Нэгэн буруу үйлдэлээс болж зүрхээ солиулсан City Fletcher энэ удаа орж байна. Та бүхэн лайка дарахаа бити мартаарай. City Riley Fletcher 1959 онд Америк нэгдсэн улсын Арканзас мужийн Pine Bluff хотод мэндэлсэн. Тэрээр өдгөө 66 настай. Түүний 1 настай байхад алдарт гэмт хэргийн хот болох Калифорни мужийн Compton руу гэр бүл нь нүүсэн байдаг. Түүний эцэг нь лам байсан бөгөөд City-г хатуу гараар өсгсөн. City 18 нас хүртэл хатуу сахилга баттай эцгийнхээ суран бүсэн доор байсан. 18 нас хүрмэгц түүний гинжин тайлагдж тэрээр шууд цэрэгт явсан. Германд цэрэгт байхдаа тэрээр Брюс Ли, Мухаммед Алиг биширч тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Мөн тэрээр ангийнхаа охинтойгоо суусан байдаг. 21 наснда City хөндийн өргөлтөөр хичээллэж зааланд явж эхэлжээ. Та ч гэсэн зааланд явахыг хүсвэл Goku Gym-ийг сонгоорой. Монголд анхны PlayStation-тэй фитнес заал, мөн саксны шийдэж бий. City 7 хоногт 7 өдөр бэлтгэл хийдэг байжээ. Тэрээр энэ дэлхийн урд өмнө байгаагүй хамгийн том биетэй, хамгийн хүчтэй, хар тамхинаас хол байдаг гар болохыг хүсжээ. Тэрээр 31-т эхнэрээсээ салж 7 хүүхэд нэг зайтай эмэгтэйтэй суулсан байна. Мөн тэрээр бүх хүүхдүүдийг нь өсгөж хөлийг нь дөрөөнд нь, гарыг нь ганцганд нь хүргэжээ. Тэрээр хөндийн өргөлтөөс пауэрлифтинг руу шилжсэн. Хөндийн өргөлтөөс пауэрлифтинг руу шилжсэн City тэмцээнүүдэд орж эхлэв. City Fletcher үнэхээр допинг шинжилгээ авдаг холбоотуудад тэмцээнд орж байсан байна. Үүнийг One Powerlifting сайт ороод шалгаж болно. Түүний амжилтуудаас гэвэл дэлхийн 3 удаагийн хэвтэй шахалтын аварга, дэлхийн 3 удаагийн гараар таталтын аварга, цамцтай шахалтын рекорд 295 кг, рав буюу цэвэр шахалт нь 272.5 кг, түүний гараар таталтын рекорд 102 кг. Энэхүү рекорд 25 жил хөдлөөгүй бөгөөд Денис Севленко 2017 онд 110 кг болгож эвдсэн байдаг. Түүнийг 42-той байхад нь зүрхний асуудал нь эхэлжээ. City маш өндөр даралттай байсан бөгөөд 2004 онд түүний их зүрхний асуудлаас болж нас барсан байдаг. Тэгэхээр тэр удамтай байх боломжтой. Үүнээс хойш 1 жилийн дараа Кайли өөрөө зүрхний шигдээс болсон. Ер нь бол City 2012 оны үед Кайли масл шиг хүчтэй гарч ирсэн. Чи төгс техникийг мэддэг гар те? Миний хийж байгаа буруу байна уу? Чөтгөрлүүгээ тонил. Би энийг өөрийнхөө дураар хийх болно. Би буруу хийж байвал би зөв хийхийг хүсэхгүй байна гэсэн үг. Харин чи юу хийж ийн? Буудан дээрээ суугаад тойруулж гинөө. Залхуу тэнгүүд минь зүгээр зайлж үз. За түүний бичлэгнүүдийн зах зухаас гэхэд л нэг иймэрхүү. Бичлэгнүүд нь эхэндээ мотивашн өгөх талдаа, сүүлдээ дан челленжүүдтэй. Бэлтгэлийн онцлог гэвэл дан over failure хийн. Тулчаад дахин хэтрүүлж ачааллуулна гэсэн үг. Энэ нь мэдээж харагдах талаасаа гоё сүртэй аимшигтайч тариа хэрэглэхгүй бол бэлтгэл цөмрөх хинүүхэнд. Ийм учраас хүмүүс ийм хэтрүүлсэн бэлтгэлийг хэрэглээтэй хүмүүс хийдэг гэхэд нь City Fletcher үргэлж натурал стероид хэрэглэсэн гэдгийг нь ирээд тестлээд батлаад үг гэдэг байв. За ингэж явсаар City 2017 онд зүрхэн зогсож зүрхээ солиулахаас өөр аргагүй болсон. Зүрх солиулах жагсаалт Америк нэгдсэн улсад маш нарийн бөгөөд яг журмынхаа дагуу явагддаг. Хэрвээ City жагсаалтаа хүлээсэн бол бие нь дийлэхгүй байлаа. Тухайн үед City-гийн бичлэг дээр бүхий л алтартангууд очиж бэлтгэл хийдэг байсан. Тийм болохоор мөн сошиалд City асуудлаа дэлгэсээр байгаад жагсаалтын урдуур орж чадсан байдаг. City-гийн зүрх солиулах мэс засал амжилттай болсон. Түүний бие дээрдэх үед тэрээр бие гарч ирээд эргэж ирнэ гэж амлав. Мэдээж энэ бол тэнэглэл. City гарч ирээд гүүх гэж оролцсон байдаг. Мэдээж тэрээр ухаан алдав. Үүний дараа хүмүүс хайрын зүрх, хүмүүсийн ойчор дайрч нэг хүнийг аврах боломжийг хулгайлчаад ийм хайн хандаж болох уу гэж шүүмжлэв. Мэдээж энэ бол маш үндэслэлтэй шүүмж байсан. City Fletcher яг эд алдартай болж байх үедээ би натурал, би ямар ч стероид хэрэглэдэггүй гэдэг байсан. Пауэрлифтингийн тэмцээнд ордог байхдаа допингийн шинжилгээг төмөө удаа өгч байсан гэж ярьдаг. Гэтэл тэрээр зүрхний хагалгаанд орж гарч ирээд Joe Rogan-ы подкастт орохдоо хууль батлагдтал стероид хэрэглэж байсан тухайгаа ярьсан. Тухайн үедээ City гинэн байсан бөгөөд Арнольд Франко Коломбо ер нь бодибилд рууд очдог байсан эмчтэр очтол тэр нь санал болгосон гэдэг. Гэхдээ тэр үедээ амин хүчлэл байсан бах. Арнольд Франко нар допинг хэрэглэдэггүй гэж боддог байсан аж. Тэрээр бодибилдингийн тэмцээнд орохын тулд 6 сар допинг хэрэгжилжээ. Үүнээс цааш тэрээр стероидоос татгалзсан бөгөөд зарим нэг секстэй холбоотой сөрөг нөлөөнүүд нь таалагдаагүй гэж ярьсан.
За энэ яг би ер нь хэлдэг нэг удаа курс явсан бол натурал биш болно гэж. Учир нь булчингийн миоцумын тоо ширхэг олон болчихдог. Үүнийг булчингийн санах хойч гэж ярьдаг. Тэгэхээр нэг л курс явлаа гэхэд натуралаасаа дээр болно л гэсэн үг. Мөн үүнээс гадна урд өмнө хэрэглэж байсан стероидууд допингийн шинжилгээгээр илэрдэггүй асуудал бол допингийн шинжилгээний хамгийн сул тал юм. Ийм сул тал байсаар байтал шударга допинггүй спорт байна гэхэд боломжгүй. Эхлээд ямар ч гарцаагүй зүхтах боломжгүй илрүүлэх тест бүтээх хэрэгтэй. Тэр үед л натурал спорт бий болно. Сити Флетчер бодибилдинг, пауэрлифтингийн замаар дэлхийн хэмжээнд танигдсан урам зориг өгөгч нэг юм. Түүний бэлтгэлийн урам зориг өгөх бичлэгүүд тамирчдад маш их тусламж мотивашн өгч байсан. Гэхдээ натуралуудад халтай. Хоосон итгэл найдвар хийүүлдэл хийлгэн. Бусдаар бол Сити Флетчер өөрийн харизм, хүн татах чадвартай бусдаас өөрөөр сэтгэгч билээ. За энэ үрээд энэхүү бичлэг дуусч байна. Төгсгөлд нь сайн ойлгохгүй байгаа хүмүүст онцгойлон хэлэх гээд байгаагаа хэлчихье. Сити Флетчер зүрх судасны асуудалтай болох удамтай. Үүнийг нь ах эгч дүү ээжийнх нь эрт нас баралт харуулж байна. Тэгэхээр Сити Флетчер анаболик стероид хэрэглэж фаст фуд, бургер, пицца идэж болохгүй хүн байсан. Гэтэл тэрээр үүнийг үл тоосон байна. Үүнийг эрсдлээ мэдэж хийсэн үйлдэл гин. Мөн тэрээр зүрхээ солиулсныхаа дараа өөрийгөө ахин эрсдэлд оруулсан үйлдэл. Амьдрал кино биш, ангаахын шинжлэх ухаан хий хоосон зүйл биш. Ангаахын хүчинд зүрхээ солиулж өдийг хүртэл амьд яваа Сити эмч нартай итгэх хэрэгтэй. Ситигийн түүх сургамж өгнө. Хэрвээ зүрх судасны эмгэг үүсэх удамшилтай бол стероидоос хол бай. Хэрвээ эмч чамайг амин чухал эргэтэн болох зүрхээ гамнах хэрэгтэй гэвэл түүнийг сонсох хэрэгтэй. Учир нь биднэрт Ситид олдсон шиг гайгүй зүрх олдохгүй л болов. За энэ бичлэгээ гайхалтай фактаар дуусгая. Сити Флетчерийн зүрх эмгтэй хүнийх. Иймээс шинжлэх ухаан үнэхээр гайхамшигтай.